Сайн уу манайхаа, юу байцгаана? Бүгдээрээ сайн уу? Ажил төрлөн сайн уу? За энэ удаагийн дугаараар 2015 онд Герман улсын Франкфурт хотод гарсан 41 настай Сёнгхва гэх солонгос эмэгтэйд тохиолдсон хэргийн талаар ярьж өгье. Зарим нэрнүүд нь жоохон хэлэхэд төвөгтэй байгаа учраас шууд Сион гэд нэрлээ авчээ. Сионы хувьд 41 настай, зөв хоолтын багш дасгалжуулагч мэргэжилтэй, түүний нөхөр олох Кёнга нь болохоор гар урдлын мэргэжилтэй, дундаа нэг хүүтэй. За ингээд солонгос улсад бол амьдарч исэн. Хүүгийнхаа ирээдүг бодсон ч тэр мөн дээрэс нь арай илүү цалинтай, амьдрах орчин нь ч гэсэн таатай гэж үзсэн учраас үеэл дээрээ Герман улс руу явахаар шийдсэн байна. За 2015 оны намар Сион болон түүний хүү нь бол Герман улсыг зорьсон. Харин нөхөр нь болох Кёнгийн хувьд ар гэрийнхээ асуудлыг зохицуулаад араас нь очихоор хоорондоо тохирсон байна. Сион 15 настай хүүгийнхээ хамт Герман улсад хоёулах нь бол байгаагүй. Тэдний үеэл 44 настай Доян, Дояны 20-21 настай 2 хүүхэд, бас нэг үеэл нь тэр үеэлийнх нь 15 настай хүүхэд, нэг өсөнтөө 3 том хүн, 4 хүүхэд Герман улсад ирсэн ба. Герман улсад ирсэн даруйдаа бол тэд Франкфурт хотыг зорьсон. Яагаад гэхээр 2015 оны үед ойролцоогоор 8,000 солонгос гаралтай иргэд тухайн хотод бол амьдарч байсан. Энэ нь болохоор Европ дахь хамгийн том солонгос нийгэмлэгийг бүрдүүлж олон тооны бизнес эрхэлж хоорондоо нэгт холбоотой байдаг учраас ер нь бол Франкфурт хотыг зорийг шийдсэн ба. Дээрээс нь солонгос улсын хувьд хүн амын бараг 3/1 нь христийн шашинтай учраас тэд бол бүтэн сайн өдөр болгон ч юм сүмд заавал явдаг. Тэгээд Франкфурт хотод нэлээд том солонгос хүмүүсийн явдаг тийм сүм бас байсан байна. Тэдний үеэл Дояны хувьд болохоор бизнес эрхлэгч нэлээд хөрөнгөтэй. Хүүхдүүдтэй ч гэсэн сайн боловсрал олгохын тулд 2015 онд ер нь Герман улсыг зориё гэж бодоод тэр үедээ болохоор Сион, Кёнга болон бас нэг өөр үеэлтэй хэлээд та нар надтай хамт Герман улс руу яваа. Би Герман улсад шинэ импорт экспортын компани нэгж байгаа. Та нарт ажлын байр санал болгож байна. Миний компанид ажиллаад хүүхдүүдтэй чанартай боловсрал олгоод хамаагүй дээр чанартай амьдралыг бас та нарт амлаж байна гэж бодгаад бүгдээрээ хамт Герман улсад ирсэн нь энэ байсан байгаа. Тэд бол 10 сарын сүүлээр Франкфурт хотод ирснийхаа дараа хотоос бол ойрхон байх, сүүлд бахад байшин бол түрээсэлж бүгдээрээ хамтдаа амьдрахаар болсон. Энэ байшинд маш их хачирхалтай зүйл болж эхэлсэн байна. Сионы хувьд өөрийгөө сүнс ч юм уу нэг тийм хий зүйл хараад байна гэж байнга хэлдэг байсан. Дээрээс нь хүүхдүүд ч гэсэн хард арч зүүдлээд нэг л амар амгалан тайван байх боломжгүй байна гэж Доянд бол хэлсэн. Дояны хувьд болохоор маш итгэмтгий, ер нь нэлээд шашин шүтлэгтэй тийм хүн байсан. Тэр ч утгаараа гэрийнхээ булан бүрт нунтаг зүйл цацаад байшингаас буг чөтгөрийг зайлуулах зан үйл хийж гинэ гэж хэлсэн байна. Тэдний хөшөөд нь ч гэсэн шинэхэн нүүж ирсэн хүмүүс нэлээд хачирхалтай санагдчихсан. Яагаад тэгэхээр орой шөнө болохоор л сонин дуу чимээ гарах, эсвэл бол маш чангаар солонгос дуу яваад дундуур нь хин нэгэн хүн хашгирах чимээ сонсогдох, байнга шахуу харанхуу хөшгөө хаачихсан тухайн оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж эхэлсэн байна. Тэр ч утгаараа хөшөөд нь ч гэсэн байрныхаа эзэнд бол гомдол гаргасан. Сионы нөхрийн хувьд 100 сарын баяраар Герман улсад ирээд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ гэж бол хоорондоо ярьсан байсан. Сионы хувьд аль хэзээний биеийн байдал нэлээд тавгүй, сонин хачин болчихсон. Зан авирын ч гэсэн нэлээд өөрчлөгдөөд шөнө орой болохоор л хийм хараад хүүхдүүдийгээ бүр эдэн гэж айлгаад өөрийгөө хүн биш биеийн дотор нь ямар нэгэн маш хүчтэй зүйл байгаа. Би та нарыг бүгдээ чи идмээр байна. Өөрийнхөө хэлхийг хазах, тэдэн рүү дайрах, орилж хашгирах зэрэг нь бүр хэрэгс хэтэрсэн. Энэ үед Доян өөрийнхөө үеэлийг ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай ч юм уу эмнэлэгт хандъя гэж бол ерөөсөө бодоогүй. Харин ч эсрэгээр нь энэ нь буг чөтгөртэй холбоотой юм байна гэж үздсэн байгаа. Дояны хувьд өөрийгөө иймэрхүү төрлийн зан үйл өмнө нь хийж исэн туршлагатай хэд хэдэн хүмүүст буг чөтгөрийг биеэс нь зайлуулахад тусалж исэн гэж хэлээд түүний хамгийн анхны авсан алхам нь болохоор гэрийнхаа булан бүрт нунтаг зүйлийг бол цацсан. Энэ нь мэдээж ямар ч тусал үргээгүй. Түүний дараагийн авсан алхам нь болохоор сүмийн пастортай холбоо тогтоогоод сүм рүү Сионыг аваачгаар болсон байна. Сүмд ирснийхаа дараа гэрлүүгөө очиод гэрээсээ хэрэгтэй зүйлүүдээ авахар бол тэдний бүгдээрээ явсан. Гэртээ ирсэн чинь
Сион гинтгэн одоо гэрийн гаражны тэнд сонин хачин тийм хар сүүдэр эсвэл сүнс ч юм уу тийм юм харагдаад байна гэж орилсон учраас бүгдээрээ айгаад гэрлүүгөө бол ерөөсөө орч чадаагүй. За ингээд 12 сарын 4-ний өдөр Франкфурт хотын төвд байрлах 5 одтой зочид буудалд нэг өрөө удаа аваад за бүгдээрээ тэндээ хоноглохоор болсон байгаа. 2015 оны 12 сарын 4-ний өдөр за Герман улсын цагаар оройны 6 цаг 34 минутанд харин Солонгос улсын цагаар өглөөний 10 цаг 34 минутанд Кёнго хамгийн сүүл хүүтэйг бол уцаар ирсэн ба. За хүүгийнх нь хэлснээр ээжийнх нь би маш муу байгаа. Тэгээ бид нэр одоо буг чөтгөрийг зайлуулах зан үйл бол хийх гэж байна. Тэгээд та бидэнтэй хамт байгаарай аваа. Тэгээд ээжийн төлөө мөргөл үйл дээрээ бид нар шүнжэнгөө ингээд хамтдаа залбирал үйлдэнэ. Та ч гэсэн ээжийг бодоод бидэнтэй хамт байгаарай гэж хүн болохоор хэлсэн ба. За Кёнгогийн хувьд энэ нь юу гэдэг ямар нэгэн Европ улсын зүйл шиг бол ерөөсөө санагдаагүй. Яагаад тэгэхээр иймэрхүү зан үйл бол Солонгос улсад хийгдэж байдаг. Тийм учраас айж эмээгээд ч юм уу тэгэж бол ерөөсөө хүлээж аваагүй байгаа. За энэ цагаас хойш Кёнго тэдэнтэй холбоо бол тасарсан. За ингээд 2015 оны 12 сарын 4-өөс 12 сарын 5-ны шилжих шөнө өндөр зэрэглэлийн зочид буудлын 434 дугаарын өрөөнд яг юу болсон талаар хэдүүл одоо ярив. Сион шүн дунд яг л галзуу хүн шиг өрөөнд дундуур гүйж, өөртөөгөө ярьж, гараас авчих, за өөрийгөө гэмтэх зэрэг зам бол гаргаж эхэлсэн. Өөрийгөө хүн биш харин чөтгөр за өрөөнд дотор байгаа хоёр өсвөр насны хүүхдүүдийг идэнэ гэж айлгаж, өөрийнхөө одоо хөлийг хазаад, за хадсан хэсгийг нь одоо зайлахыг оролдож, таталт өгч, за хамаг биеийн бүр халуун шатаж байна гэж хашгираж одоо эхэлсэн байна. За ийм ч учраас тэд нар бүгдээрээ нийлж агаад Сионы гарыг нь хүлээд нүдийг нь боохоос бол өөр аргагүй болж за би энэ маш их ингээд даад халууд өгöd байна гэсэн учраас түүнийг хүлээд газар хэвтүүлж агаад за өрөөнд дотор байсан одоо мини барнаас хүүтэн ус болон жуус зэргийг авч нүүрлүүнүүдээ цацаж эхэлсэн ба. За Сионы хүүн болохоор ээжтэйг одоо ярихыг бол хичээж исэн. Ээжээ та тайвшир бүх зүйл зүргээр гэж ярьсан ч гэсэн за ээжийнх нь гаргаж байгаа зан авир бол улам ширүүсэж эхэлсэн ба. Сион гинтгэн ухаан алдаад дараа нь гинт сэрснээ дахин чангаар орилоод тэгээ сүүлдэнд оён утасны үлгүүрт алчуур ороогоод түүний одоо амруу ингээд хийсэн ба. Сион ам болоо одоо хилээ ингээд хазаад байсан учраас түүний одоо авсан арга хэмжээ нь энэ байсан байгаа. Сион ерөөсөө сэргэхгүй байсан учраас өглөөний 8 цаг 6 минутанд тэд нэр түргэн тусламж дуудахын оронд нөгөө Солонгосын сүмийн пастор руу залгаад тэдний буусан буудалд нь яаралтай ирэхийг хүссэн байгаа. За буудлын өрөөнд пастор орж ирэхэд аль хэзээний асуудал бишдээд одоо маш аимшигтай дүр зураг бол түүнийг өгсөн. За ингээд түргэн одоо тусламж дуудаачаа гэж тэгсэн чинь доён түн рүү одоо уурлаад түргэн тусламж ч юм уу эмч өрөөсө хэрэггүй. Манай одоо үеэлийн биеинд нь буух чөтгөр ороод тэг бид нар өрн ингээд зайлуулах зан үйл хийсэн. Одоо энэ ингээд сэргэхгүй байна. Ингээд та биднэрт тусалж чадах уу гэд нөгөө пастороос асуусан байхгүй. Тухайн пастор хэлэхдээ би та нарт бол тусалж чадахгүй. Яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй гэж бол хэлсэн. Иймэрхүү асуудал дээр сэтгэл зүй ч юм уу скол эмч нарын хяналтанд дор зөвхөн одоо эмнэлэгт арга хэмжээ авах боломжтой гэж пастор бол хэлсэн. Харин доён түүний үгийг ерөөсөө хүлээж авахыг хүсээгүй. Ингээд пастор аргаа бараад угаалгын өрөө рүү ороод нууцаар одоо уламжлалтын эмч рүү залгасан ба. Тэгсэн чинь нөгөө доён чинь уцаар яаж байгааг нь сонсчоод нөгөө пасторт бүр уурлаад пастор шууд буудлын хүлээлгийн өрөө рүү залгаад одоо яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй байна гэж дуудлага өгсөн. За ингээд азар гэхүү 11 цаг 6 минутын үед түргэн тусламж бол ирсэн. Гэхдээ харамсалтай нь Сионыг бол аварч чадаагүй. Одоо амь насаа алдсан байна гэдгийг нь шууд тогтоосон байна. Маргааш нь буюу 12 сарын 5-ны өдөр Сионы нөхөрт нь Герман улсад суух Солонгос улсын элчин сайдын газраас холбоо бариад таны эхнэр өчигдөр шөнө бууг чөтгөр зайлуулах зан үйлээс амьд үлдэж чадсангүй гэсэн мэдээллийг хэлсэн байна. За шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Сион гадны хүч хэрэглэсний улмаас амьсгал боогдож нас барсан болохыг нь тогтоосон. Ингээд мөрдлөгийн ажиллагаа бас явагдсан. За энэ үед болохоор доён болон түүний охин хоёр хоорондоо бичсэн мессеж нь цагдаа нарт маш ачаалалтай санагдчихсан ба. За доён охиндоо хэлэхдээ бурхан үеэлээ нөгөө ертөнд рүү илгээх болно. Тийм учраас гал асаах материал болон холоорын хүчил худалдаж аваад буудлын өрөөд хүрээд ирээ гэж бичсэн байгаа. За мөрдөгчид тэдний амьдарч исэн байшинд нь нэгжлэг хийхээр очих үедээ марш хачин зүйлийг олсон. За энэ нь юу байсан гэхээр
Би та хэдтэй дугаарыг ихэнд дурдчихсан 3 том хүн 4 хүүхэд байсан гэд. За тэгэхээр тухайн одоо 3 том хүний 2 нь болохоор Доён болон Сион хүүхдүүдтэйгээ хамт буудалд байсан. Тэгэхээр 3 дахь үеэл нь хайцсан бэ гэсэн асуудал гарч ирж байгаа. За 3 дахь одоо үеэл нь болохоор байшингийнхаа гаражн дотор битүү ингээ хогны ууд гялгар цаасаар өөрийгөө ороочихсон осгосон байдалтай шингэний дутагдлалд орсон цусан дахь сахарын хэмжээ нь эрс буурсан байхад нь мөрдөгчд түүнийг олсон байгаа. За ингээд 3 дахь үеэлд нь яг юу болсон талаар түүнээс асуухад 12 сарын 3-ны өдөр явган аялалд явах гээд ганцаараа гэрээсээ гарсан. Тэгээ гэртээ буцаад ирсэн чинь гэрийнх нь бол гэртээ байгаагүй. За ингээд тэдний одоо байрлаж болзошгүй тэр зочид буудалтанд очиод одоо гэрийнхнийгаа бол олоогүй. Тийм учраас буцаад гэртээ ирээд тэгээ гадаа маш хүйтэн байсан учраас гараж руугаа ороод даарахгүй тулд өөрийгөө одоо хогийн ууд гялгар уутаар ингээд ороогоод хүлээсэн гэж хэлсэн ба. Тэгэд та ингээд иймэрхүү зан үйл бууж өтгөртэй холбоотой янз бүрийн зүйл танаа байшинд болсон уу? Тэнд одоо мэдих зүйл байна уу гэсэн чинь бид нар одоо гэр бүлийнхаа дунд ямар нэгэн маргаан зөрчилдөөн бол ерөөсөө байгаагүй. Харин бууж өтгөрүүд бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан гэж хэлсэн ба. За ингээд мөрдөгчд байшин дотор ороод тэдний гэрээс нь маш олон тооны шатсан гар утаснууд олсон. Битүү одоо лааны юм уу эсвэл юм тосон дотор хүний оймос дур хувц хийгээд тэр нь бүр ингээд тос мостойгоо ингээд зууралцсан юм гачин зүйл бас олсон байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор бууж төргийг зайлуулах зан үйл хийсэн гэж нөгөө тухайн 3 дахь үеэл нь хэлсэн байгаа. За 2016 оны 10 сарын 10-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлээд прокурорын тал болохоор 5 хүнийг энэ хэрэгт буруутай гэж үзсэн байгаа. Доён болон Доёны 2 хүүхэд насанд хүрээгүй байсан 15 настай. Сионы хүү болон 3 дахь үеэлийнх нь 15 настай бас хүүхэд нь. Прокурорын хэлснээр болохоор тэд өөрсдийнхөө хамаатныг маш одоо харгас зан үйл хийж амь насыг нь хөнөөсөн тохирох яс шийдэглийг нь оноох шаардлагатай гэж байгаа. Мөн тэрээр дурдахдаа Сионы нүүр болон одоо биеийн хэсгүүд нь тэр чигтээ хүүхнээс болчихсон маш их одоо зодуур хүчирхийлэл амссан байсан нь хамгийн одоо аимшигтай гэж бас нэмэлтээр дурдсан байгаа. За Доён шүүх хурлын үеэр хэлэхдээ энэ бүх зан үйл хийх үйл явц нь бүгдээрээ Сионы санаа байсан. Тэр өрөөсөө эмнэлэг рүү явахыг хүсээгүй, өөрийгөө бугч өтгөрт эзэмдүүлсэн гэдэгтээ баттай итгэсэн байсан учраас би түүнд туслахын тулд энэ зан үйлийг бол хийсэн гэсэн зүйлийг ярьсан байгаа. За мөн Доёны хүү ч гэсэн ээжтэйгээ яг адилхан зүйлийг шүүх хурал дээр бол хэлсэн. Ээж нь өмнө нь хэд хэдэн хүмүүст тусалж байхыг өөрийнхөө нүдээр харсан. Тийм учраас ээжийнхээ чадварт итгээд үзье гэж бодсон. Бид нэр бүгдээрээ түүнийг нас орно гэж бодоагүй гэж хэлсэн байгаа. Харин ерөнхий шүүгчийн хэлснээр 34 настай Доёныг Сионыг үхэлд хүрэх үү эсвэл бол амьд үлдээх үү гэсэн шийдвэр чиний гарт байсан. Зөв зүйлийг сонгосон бол магадгүй энэ хүн өнөөдөр амьд байх боломжтой байсан гэсэн зүйлийг шүүх хурал дээр дурдсан байна. Ингээ 2017 оны 2 сарын 20-ны өдөр тэдний эцсийн шүүх хурал нь Франкфурт хотод болж 3 мэргэжлийн шүүгч, 1 эмэгтэй, 1 эрэгтэй шүүгч мөн нэг орлон шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 44 настай Доёнд гол хэрэгтэн гэж үзээд 6 жил хорих ял, Доёны хүүд нь болохоор 24 сарын хорих ял, хүнд нь болохоор 21 сарын хорих ял, хэрэг гарах үед 15 настай байсан хохирогчийн хүү болон 3 дахь одоо үеэлийнх нь хүү хоёрт нь тус бүрт нь 18 сарын хорих ялыг бол оноосон. 4 хүүхдийн хувьд яланд нь өөрчлөлт ороод тэнсэн харгалзах болгож өөрчилсөн юм байна. Герман улсын одоо хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэрэгтэй холбоотой байсан учраас ямар ч зураг бол байхгүй. Энэ хүмүүсийн царайг харуулах бол ямар ч боломжгүй байгаа учраас зураг манайхаа маш бага орно шүү. Зөвхөн одоо шүүх хурлын үеэр явагдаж байгаа тэр процессын зургнууд нь л одоо интернетэд байсан. Таад манаас ойлгож хүлээж аваарай. За ингээ энэ удаагийн дугаар маань экзорцизмустай холбоотой нэг юм дугаар байлаа. Та бүхэн маань ер нь бууч өтөртэй ч юм уу янз бүрийн бууч өтөрийн хөөх зан үйлч гэдэг юм уу тиймэрхүү зүйлд ер нь итгэдэг үү? Ер нь юу гэж боддог вэ? Тэгээ миний бодлоор болохоор яг тэр үед гэрлүүгээ нэг буцаад явсан чинь гаражныхаа тэнд хийм харс өдр харсан гэдгсэн нь болохоор миний бодлоор тэр 3 дахь үеэл нь л байсан юм шиг байна. Хар өнгийн хогны уутаар бие ороодсон. Тэгээд гинт хөдлөнгүүт нөгөөтгөө хийм гэж харсан уу? Айсан хүнд аргал хөдлөн гэдэг чинь болсон болов уу гэж би бас хувьдаа бол бодсон. За ямар ч тач маш одоо харамсалтай хэрэг байлаа.
Тэгээ яг ээжээгээ одоо нас барахт нь хүүн бол бүр яг хажууд нь байсан гэхээр гэж бодохоор энэ хүүхдэд ямар их драма дараа нь үүсэх үү те. Тэгээ мэдээж эрэг энэ бүх хүмүүсийн дунд ганц одоо нас биенд хүрсэн юмны учрыг ойлгох чадвартай хүн нь тэр 44 настай доёо нэсэн. Тэгэхэд одоо эцэст нь иймэрхүү зан үйл хийж ингээд тэгээ хүүхдүүд хажуудаа байлгацсан. Одоо ямар эрүүл хүний ухаанд тийм зүйл ордог байна бүр үнэхээр хэлэх үг олдохгүй одоо ийм хэрэг байлаа. За ингээд энэ удаагийн дугаараа үүгээр өндөрлөж байна. Та бүхэн маань мэдээж хэрэг хүсвэл комент хэсэгтээ өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. Тэгээ дараагийн дугаар хүртлээр түр баяртай баярлалаа. Love you guys.